За үзэгчтэй Mind Room подкастын маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За бид одоо сэтгэл зүйн мэдлийн мэдээллийг та бүхэнд ингээд цувралаар энгийн ойлгомжтой байдлаар хүргэхийг зорж байгаа. За энэ удаагийн дугаараар бид зээл авдаг хүний сэтгэл зүй ямар байдаг вэ талаар Монгол Улсын боловсролын их сургуулийн сэтгэл судлалын нийгмийн багш Баярхүүтэй ярилцахаар урьсан байна. Танд өдрийн мэнд. Өдрийн мэнд чамд бас мөн сонсогч үзэж байгаа нийт үзэгчтэй өдрийн мэндийг хүргэе. За цаг гаргаж ирсэн танд маш их баярлалаа. Зүгээр баярлалаа чамд урьсанд. Тэгэхээр хоёлаа яриагаа та өөрийгөө танилцуулаач. Би Монгол Улсын боловсролын их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлэр төгссөн. За үргэлжлүүлээд тэндээ дараагийн одоо зэргүүдийг хамгаалаад ингээд суралцаад явж байгаа. Бас мөн одоо ажиллаж байна. Ер нь банк бус санхүүгийн байгууллагад байгаа нийт зээлийн 86% дангаараа аппликейшны зээл бүрдүүлж байгаа юм байна. Тэгээд энэ нь бол 1,200,000 хүн. Тэгээ насны ангиллаар нь авч үзэх юм бол 18-аас 35 насных нь тэгээ дээд боловсролтой хамгийн их зээл авсан юм судалгаа байт юм байна. Тэгээд үүнээс чанаргүй зээл нь бол 9.4%-ийг эзэлж байна гэд. Тэгэхээр ер нь яг юм зээл аваад байгаа хүний сэтгэл зүй гэж байдаг юм уу? Та энэ дээр мэдээлэл өгөөч. Тий, яг зээл аваад байгаа хүний сэтгэл зүй гэхээсээ л ер нь хүний сэтгэл зүйн онцлог тухайн үйл ажиллагаанд одоо оролцоо, за тухайн үйл ажиллагаанд хандах хандлага, за эргээд тэр зандлын илэрлүүд гэдэг зүйлээр яригдах баг. Тэгэхээр зээл гэдэг чинь өөрөө юм бэ гэхээр хүний хэрэгцээ сонирхол дээр үндэслэж шаардлагатай магадгүй эсвэл шаардлагагүй ч гэсэн чухал гэж бодож байгаа гэдэг юм уу, одоо тэр хүслийг хангах тэр зүйлээ яг уу гэхээр өөрөө худалдаа авах боломжгүй үедээ зээл авах энэ байдлыг бол хэлж байгаа. Тэгэхээр зээл авч байгаа хүмүүсийн хувьд яг уу гэхээр маш олон шалтгаанууд л байдаг юм байна л да. Өөрөөр хэлбэл нэгдүгürt бол хэрэгцээн дээрээ тулгуурлаж авдаг юм байна. Зайлшгүй шаардлагатай хэрэгцээ. Тэр нь болохоор сургалтын төлбөр байх юм уу? Эсвэл эмнэлгийн одоо зардал байх юм уу? Эмчилгээний зардал байх юм уу те? За эсвэл үнэхээр надад шаардлагатай учраас гэдэг ийм одоо шалтгаанууд бол байх хэрэгтэй юм байна. Тэгээ энийг бол бид нар ер нь бол яг уу гэхээр нөгөө хэвийн үзэгдэл гэж бол үзэж байгаа. Нөгөө талд юу юм гэхээр хүсэл хэрэгцээ гэдэг зүйл бас зээл авахад шаардлагатай гарч ирдэг дүр юм байна. Тэгээ тэр хүсэл хэрэгцээ гэдэг нь өөрөө юм бэ гэхээр надад одоо жишээлбэл нэг машин байлаа гэж бодоход арай томруулах хүсэл тэгээд тэр нь бас давхар хэрэгцээтэй уялдаад одоо зээл авах шаардлага гарч ирнэ гэдэг юм. За эсвэл би утас одоо шинэ утасны тий төрөл гарч ирэхээр тэр утас судалдаж авах гэдэг юм уу. Миний хүсэл дээр тулгуурлаад магадгүй би одоо үнтэй гоё брендийн цүнхтэй болмоор хүсэл байна. Тэгээ мэдээж бас цүнхтэй болох хэрэгцээ байна. Тэгээ энэтэй үүдэлтэйгээр яг гэхээр худалдаа авалтуудыг хийх одоо нөөц боломж дутуу болоод ирэхээр зээл худалдаа авдаг ийм одоо зүйлүүд байна. Нөгөө талдаа юм бэ гэхээр нийгмийн нөлөөллүүд зээл авахд бас нөлөөлөд байгаа. Тэр нь бол юу гэж хэлээд байна гэхээр одоо юу гэдэг хүн болгон одоо гоё машин унах тий эсвэл миний найзууд одоо гоё утас барьж байхад ч гэдэг юм. За эсвэл би ч одоо нөгөө өөрөөр жишээлбэл хэлээ их сургуулийн багш учраас би нэг ийм одоо цүнх худалдаж авах хэрэгтэй ч гэдэг юм уу, эмэгтэй хүний хувьд насныхаа хувьд ч гэдэг юм уу тий. Энэ бол өөрөө юм бэ гэхээр нийгмийн нөлөөллөөс хамаарат одоо зээл авах ийм шаардлагууд бол байгаа. Тэгэхээр энэ бүгд ч юм өөрөө тухайн хүний одоо зандлын онцлогоос шалтгаална, тухайн хүний хүсэл сонирхол хэрэгцээнээс шалтгаална. Дээрээс нь тэр хувийн онцлог бас нөлөөлж болно. Тийг гих мэтчлэнгээр нөгөө үйлдэлчин тухайн хүнийг бас илэрхийлдэг учраас ялцчихгүй бас сэтгэл зүйн онцлог, дөөр сэтгэл зүйн байдлаа бас нөлөөтэй болж ирж байгаа. Зээл авах бол буруу зүйл ерөөсөө биш. Гэхдээ яг нөгөө нэг эрсдлээ тооцоолж эргэн төлөх боломжоо харахгүйгээр зээл авснаар эргээд нөгөө амьдралын чанарт нь нөлөөлөх. Тэгээд нөгөө зээл нь ихэгдээд ахаар нойргуудад хүрэх ч юм уу стресс төгшүүртэй болох зэрэг байдал ажиглагддаг баг. Тэгэхээр ер нь яг ингээд тэр хүсэл шунлаа бол ингээд хянаж чадахгүйгээр чинь аппликейшны зээлүүд их гарчлаа шүү дээ тийм ээ. Тэр юм болгоныг 4% аагаад урьдчилгаагүйгээр 4% аагаад авах гэвэл би одоо жишээ нь нэг зурагт авлаа гэртээ тэгээ хөрөгч авлаа тэгээ хүн болго iPhone 17 ороод тахаар iPhone 17 авлаа араас нь тэгээд тэр маань ингээд төлөгдөх болчоод би чинь миний орлого хүрэхгүй юм биш үү гэд тооцоолохгүйгээр авч байгааг юу гэж тайлбарлах вэ? Ер нь бол ийм байна. Хүн одоо юу гэдэг өөрийнхөө амьдралдаа тавьсан өмнөө тавьсан юм нэг зорилготой тий хүн болгон. Тэр зорилго маань өөрөө юу вэ гэдгээ маш сайн оновчтой гаргаж ирэх хэрэгтэй юм байна л да. Тэгэхээр тэр зорилгод маань хүрэх одоо нэг юм шатна миний энэ худалдаа авах хэрэгцээ мөн үү үгүй юу гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй. Дээрэс нь хүн болгоо одоо юу гэдэг нөгөө амьдралын чанараас эргэж харна. Миний амьдралын чанар ямар байгаа вэ? Миний одоо ингээд додоод хангалттай сайн байж чадж
чинь үгүй юу. Би эсвэл өөрийнхөө энэ амьдралын чанар сэтгэл хангалуун бус байгаад байгаа юм гэдэг нэг юм дүр. Тэгээ гих мэтчлээ энэ дүрээсээ хамаарад яг уу гэхээр дутуу үнэлсэн үед хөвчлэн бид нэр одоо нөгөө хэрэгцээг өксөл дээр тулгуурлаж зээлүүдийг бол авдаг юм. Шаардлагатай зээлийн тухай л яриаггүй энэ одоо юу гэдэг чухал үед бол бид нар бол авч болно. Гэтэл шаардлагагүй хэрнээ зээл аваад байдаг. За тэгэнгүүтээ зарим хэсэг хүмүүс яадаг гэхээр ирээдүй одоо талаар нэг юм өндөр төсөөлттэй байдаг юм. За би энэ зээлийг авцсан байхад яаж хийж байгаа төлөндөө гэдэг нэг юм бодол. За эсвэл би дахиад илүү их орлого олох байх гэдэг ч юм уу тий. Тэгэхээр бид нар яг гэхээр эхлээд өөрийнхөө нөгөө бодит үнэлгийг хийх нь маш их чухал байна. Тэгэхээр өөртөө ихтгэлтэй байдал, хит их ихтгэлтэй байдал нь өөрөө зээл авахд бас өндөр зээл авахд нөлөөлдөг юм л тий. Би энийг бол төлчих юм чинь. Эсвэл надад боломж авч. Нөгөө талдаа яг гэхээр өөртөө хит ихтгэлгүй байгаа дүр бас зээл авахд нөлөөлж болно гэж. Тэр нь өөрөө юм бэ гэхээр би магадгүй одоо өөрийнхөө энэ амьдралд сэтгэл ханамжтай биш байгаа дүр төрхтөө сэтгэл ханамжтай биш гэдэг юм уу. Эсвэл ингээд найз нөхдөхийн дунд хамт олонныхоо дунд нийгэмд өөрийн байр суурийг доогуур гэж үнэлээд байгаа нөхцөлд явах уу гэхээр одоо бодит нөөц байхгүй байлаа гэж бодоход зээл аваад тэр авсан зүйлээрээ дамжуулаад өөртөө ихтгэлээ нэмэх юм тохиолдлууд бас байгаа. Тэгэхээр ер нь л одоо юу гэдэг нөгөө зээл авах тэр нэг шалтгаануудын бас нэг юм нөхцлүүд дээр юу яж гэхээр ер нь эхлээд бид өөрсдөөсөө бас асуух юм шиг байна. Аз жаргалтай байна уу? Амьдралын сэтгэл ханамж хэр байгаа вэ те? За цаашлаад явах уу гэхээр тэр сайн сайхан байдал надад би болсон юм уу? Үгүй юм гэдэг бас маш сайн бодож үзээд ингээд би өмнөө тавьсан зорилго минь юу вэ? Түүндээ хүрэхэд бол би яах вэ? Амьдралын утга учир юу вэ гэдэг юм уу? Энэ бодлоодаас эхлээд би зээл авах уу, авахгүй юу гэдэг энэ бодлоод дараагийн нөхцөлд бол бас өсч гарч ирнэ гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол мэдээж одоо түрүү нөгөө насны хувьд ч гэсэн хэлжил байна л да тий нөгөө залуучууд бол их одоо тоглож ин бол эзлээд. Тэгэхээр залуу байна гэдэг чинь маш их хүсэл хэрэгцээ бол одоо залуу наснд бол байдаг штэ тий. Тэгэхээр өөрийнхөө нөгөө үнэлэмжийн тухай асуудал дээр ч гэдэг юм уу эсвэл тэр олон зүйлийг хэрэглэх хэрэгцээ сонирхол өндөртэй байгаа байдал дээрээс нь амьдралын нөгөө байгаа зүйлээ илүү их ахиулах гэсэн хүсэл сонирхол байгаа. Дээрээс нь тэр нөгөө төрөний өөртөө ихтгэлтэй байгаа байдал ирээдүйдээ ихтгэлтэй байгаа байдал бол залуучуудад байна гэдгийг бас эндээс харж болох юм аа л гэж дүгнэж байна. Тэгэхээр өөртөө ихтгэлгүй байдал бас ингээ зээл аваад тахт нөлөөлнө гэдэг нь бас сонирхолтой байна л да. Бусдад хүлээн зөвшөөрөхдгийн тулд гэсэн үг үү? Яг үнэ. Тэгэхээр нөгөө хүсэл хэрэгцээ гэдгийг бас энэгээр тайлбарлаж харж болох юм байна. Жишээлбэл би нэг утастай. Гэхдээ миний утас бол миний хэрэгцээг хангачна. Тэгээ байж тал шин загварын утас гараад ирч. Тэрийг мэдээж би одоо юу гэдгийг технологийн энэ шинжилгээг мэдээж одоо авч болно. Гэхдээ надад мөнгө байхгүй. Тэгсэн хэрнээ би яах вэ гэхээр зээл аваад ингээ яваад идэг тий. Тэгэхээр эн чинь өөрөө юм бэ гэхээр би нэг талдаа өөрийнхөө байгаа зүйлд бүрэн дүүрээ ихтгэлтэй биш. Бас хүмүүсийн дунд болохоор эвгүй мэдрэмжийг авах гэдэг. Миний эргэн тойрны найз нөхөд бүгдээрээ л шин загварын гоё утастай байгаад байдаг ч гэдэм үү тий. Тэгэхээр эн чинь өөртөө ихтгэлгүй байдлын нэг дүр жишээлбэл гарч ирж байгаа. Тэгэхээр бид нар энэ бүгдээс яг гэхээр нөгөө амьдралын сэтгэл ханамж гэдгийг та яг юу гэж хараад байгаа юм бэ тий. Жишээлбэл хоёр өрөө байранд амьдардаг. Гэхдээ миний одоо амьдрал бол илүү хаз жаргалтай сэтгэл ханамжтай байна гэж бодож байгаа бол би заавал дахиад ингээд маш өндөр өртгөөр өөрөө байрыг ч юм уу авах тэр шаардлага бас гарч ирэхгүй байж болно. Гэхдээ энд бол бодит тооцоолол байх нь бас чухал. Тэгэхээр нэг кино байдаг шүү дээ. Жүжигчийн сүрэлтийн тоглосон нөгөө төслийн баяр дээр очих гээд тэгээ байраа барьцаанд тавиад 200 унаад тий. Тэгээд 200 унж байгаа юм чинь дугаараа 99.1 болох хэрэгтэй. 99.1 аваад бүх юмад эн чин тавиад нөгөө хонхны баяртаа очдөг. Тийм кино байдаг. Тэгэхээр ер нь ингээд нөгөө хүлээн зөвшөөрөх гоё харагдах гэдэг байдлаасаа чинь одоо байраа ингээ барьцаанд тавиад тэр имижийг бүрдүүлээд тэр нь яг өөрийнх нь бодит байдал биш. Тэгээд ингээд очиод найзуудаа гоё харагдах энэ хүсэл нь тэр нөгөө өөртөө итгэлгүй тэгээд бусдад хүлээн зөвшөөрөх гээд ийм эрсдлийг гаргаж ийн гэж үзэх үү. Ер нь ингээ хэтрүүлэхтэй ч гэсэн бас нэг талдаа бол байдаг л үзэгдэл тий. Ер нь бол одоо юу гэдгийг нөгөө бусдад таалагдах гэсэн нэг юм үзэл аваад байгаа шүү дээ. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэдэг юм. Тэгээ энэ байдал бол өөрөө юу гэж хэлээд байна гэхээр нэгдүгürt өөрөө өөрийнхөө бодит одоо үнэлэмжийг гаргаж ирж чадаагүй байгаа байдал. Би хинбэ гэдгийг бүрэн дүүрэн ухаарч ойлгоогүй. Тэр өөрийгөө таньж тий өөрийгөө ойлгож чадаагүй байгаа байдал нь өөр бусдад би яаж харагдах бол гэсэн тэр айцаас үүдэлтэй. Бас зээл авж байгаа
хүмүүсийг ингээд судлаадсан маш олон судалгаанууд байдаг юм байна. Тэгээд тэр судалгаанууд дээр айдас өндөртэй байгаа хүмүүс зээл авах магадлал өндөртэй байдаг гэсэн нэг юм хамаарлын судалгааг бас уншижсэн. Тэгэхээр энд юу гэж хэлэх гээд байна тэгэхээр түрүүний хэрэг би найзууд дээр ангийнхан дээр очиход тий одоо мөнгөгүй юм шиг харагдвал за тийм байвал ийм байвал гэдэг нэг юм айцыг би болгочоод байна шүү дээ тий өөртөө ихтгэлгүй байгаа байдал нь. Тэгээд тэрнийхээ төлөө одоо нөгөө байраад эн чинь тавиад очиж гин гэдэг шиг. Тэгэхээр бид нарт нийгмээс ирж байгаа айц бас зээл авахд нөлөөлдөг юм байна. Хувь хүний өөрийн дотоод айцуд бас нөлөөлдөг гэж. Тэгэхээр зээл авах нь бол буруу болохтоосоо биш аа. Зээлийг бол заавал одоо юу гэдэг айц төгшүүртэй эсвэл өөртөө ихтгэлгүй тий амьдралын сэтгэл ханамж доогор хүмүүс авдаг гэсэн үг л огт биш. Зээлийг бол бид нар хэрэгцээндээ тулгуурлаад бодиттой оновчтой одоо байдлаар одоо үдүн шинжилгээ хийгээд авч болно. Энэ бол бидний амьдралын чанарыг ч бас сайжруулах, бидний амьдралыг илүү их аз жаргалтай болгох дүр байж болно. Гэхдээ эргээд нөгөө зээл төлөлтөгч гэдэг тэр байр суурь бас их чухал юм байна л. Хэрвээ таны одоо юу гэдгийг нөгөө зээл чинь орлогоосоо даваад төлөхөд хэцүү байгаад тий эндээс үүдээд магадгүй асуудлууд үүснэ. Зээлээс зээлийн хооронд л амьдраад байдаг. Байнга тэр нь яг гэхээр стресс, бачимдал, бухимдлыг дагуулна. Эргээд тэр харилцааны асуудлуудыг дагуулна гэдэг юм. Тэр зээл аваад тэр төлөх процесс нь өөрөө яг гэхээр илүү их одоо хэцүү ачаал болж гарч ирж байгаа нөхцөлд сэтгэл зүйн одоо асуудлууд үүсч эхэлж байгаа. Мөн одоо гэр бүлийн харилцааны асуудлууд бас үүсч эхэлдэг юм байна. За өөрөө нийгэмд өөрийгөө илэрхийлэн харуулах, ажил амьдралын тэнцвэр алдагдахад хүртэл нөлөөлдөг болж ирж байгаа. Тийм учраас яг гэхээр өөрийнхөө ингээд бодит орлогыг л бид нар харна, зарлага харна, орлого зарлагын тэр тэнцвэрийг харна. Би хэдийн хэмжээний зээлийг аваад түүнийгээ төлж чадах вэ гэдэг тэр бодит үнэлгээг л хийх нь чухал юм байна. За тэгээд бодит үнэлгээг хийж чадахгүй байгаагаасаа үүдээд л яг гэхээр тэр зээлийн хооронд байдаг. За мөн дээрэс нь хүмүүс ядгийн гэсэн чинь одоо жишээлбэл аппликейшны зээл гэхэд гэдэг ч юм ингээд багаар зээлэд идэг юм байна л да. Одоо магадгүй өөрөөс чинь нэг юм хэдэн төгрөг тий одоо 100,000 төгрөг за 100,000 төгрөг юм чинь би өччих боломжтой гэдэг ч юм. Тэгээ байжснаа дахиад нэг хүнээс 100,000 гэж авсараад нөгөөх нь сая төгрөг. Би зүгээр өөрөөс чинь сая төгрөг зээлээ гэдэг юм бол шууд сая гэдэг төгрөг чинь их учраас миний цалин юу вэ? Би хизээ өгөлээ гэдэг юм асуудлаас хамаарат одоо зогсолтыг бол хийх юм байна л. Гэтэл 100,000 болонготой яг гэхээр тухайн үеийн нөгөө мэдрэмж тэгээд энэ явсаар 10 хүнээс 100,000-ыг зээлсэн байхад сая төгрөг болоод эргээд энэ нүрийн дарамт болж гарч ирэх тохиолдлууд байдаг. Тэгэхээр бид нар одоо юу гэдгийг нөгөө нэг дор арвин нэг бол зээлэх тий одоо магадлал арай бага байдаг хэрнээ олон газраас багаар зээлж байгаагаа энэ бол окей болж гин гэж үзээд эргээд нийт үнэлгээ чинь мэдээж л одоо нэлбэр нь тооцогдож байгаа шүү дээ. Тэр тохиолдолд эргээд бид нар асуудалд орж байгаа. Ингээд жижигээр ингэж авч явсаар байгаа тэр нь нийт дүнгээрээ их болчдөг гэдэг чинь. Аппликейшны зээл бол бас яг тийм тий. Ингээд 100,000 аваа 200,000 аваа тэгээ хамгийн гол нь цаг хугацаа, орон зай үйл хамааран барьцаа хөрөнгөхгүйгээр авчдаг. Тэгэхээр ер нь ингээд жижигээр авах нь бас донтолт байх үндсэлтэй. Донтолт болох уу? За донтолт чинь эерэг болон сөрөг донтолт гэж байгаа тийм сэтгцээ нөлөөлж байгаа тэр нөлөөлнө. За бид нар донтолт гэхээр хөвчлэн ариг тамхи мансууруулах бодис ч гэдэм үү тоглоомын дон гэл тэр донтолтуудын талаар хөвчлэн ярьдаг. За гэтэл бид нар эерэг донтолтууд бас байж болж байгаа. Одоо юунд спортод донтдог ч гэдэм үү, ном уншихад донтдог ч гэдэм үү тий. За эсвэл одоо юу гэдгийг ингээд аялах, зугаалах, агаар салхинд гарахад донтдог ч гэдэм. Яг үүнтэй адилхан яах вэ гэхээр донтолт бол хүнд үүсэж байгаа тэрнийг эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлийг дарангуйлах, хэвэн байлгахад нөлөөлдөг, тайвшруулж байгаа тэр нэг дүр агаад. Тэгэхээр зээл авах нь өөрөө бас донтолтойж болно. Өөрөөр хэлбэл надад нэг жоохон тохгүй болоод ирэхээр ч гэдэг юм. Би юм худалдаж авмаар санагд. Тэгээд түүнийгээ би яах вэ гэхээр мөнгө авахгүй бол зээлэд авчиж. За дахиад надад тухгүй мэдрэмж ч гэж юм таагуудлал үсээд ирэх юм бол дахиад л түүнийг авч би тайвширдаг. Зээл авч худалдаа авалт хийх нь надад таатай мэдрэмжийг өгөөд байгаа байдал нь эргээд явах уу гэхээр би түүнийг дахин гүйцэтгэх тэр одоо дадал руу орж эхэлнэ. Тэр донтолтыг бий болгох ийм нөхцөл бол байгаад. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд нөгөө хизээч зээлгүйгээр байж чаддгүй хүмүүс байт юм байна л да. Зээл авахгүй л болохгүй тий. Одоо нэг зээл аваад өрөө төлөөл эсвэл нөгөө зээлийн төлөлт нь аваа багасаал иржсэн чинь за одоо би дахиад юунд зээл авах вэ?
За тэгээд тэрэн дээр бас ийм нэг сонирхолтой судалгаа байсан юу гэхээр өөрөө ингээд зээл аваад тэр чинь ингээд зээлгүй бол байж чадахгүй байгаад байгаа дүр. Тэгээ өөрийнх нь ингээд хэрэгцээ хангагдаад дахиад дараагийн удаа би зээл авах бол одоо шаардлагагүй ч юм уу хэсэгдээ нэг юм бодол байлаа гэж бодоход өөр хүмүүст чи зээл авах уу? Би зээл авах боломжтой шүү гэх мэтчлэнгээр бусад хүмүүст бас зээл авч өгөөд байх тохиолдлууд их байдаг гэнэ л дээ. Тэгэхээр эн чинь өөрөө юм бэ гэхээр ердөөсөө бас нэг юм хамаарал бүхий өөрөөр хэлбэл зээл авахд донтох тэр дөрүүдээс байдаг гэж үзэж байна. Эсвэл ямар нэгэн зүйлд юм дутуу мэдрэмж өсөд байгаа тийм нэг юм орхигдсон, ганцаардсан, хаягдсан ч гэдэг юм уу. Энэ мэдрэмж бусдаас авдаг хүмүүс бас яг уу гэхээр зээл авч ямар нэгэн зүйлээр одоо худалдаа авалт хийдэг ч гэдэг юм тэрүүгээр өөрийнхөө тэр дутуу байгаа мэдрэмжүүдийг дүүргэх гэсэн нэг юм оролдлого бас байдаг юм л дээ. Тэгээ энэ дээр хийсэн нэг юм сонирхолтой судалгааны үр дүн байсан. Тэгээд жишээлбэл ганцаараа байгаа хүмүүс бас зээл авах магадлал өндөртэй байсан гэх. Өөрөөр хэлбэл юм бэ гэхээр тэр зээлийг хин нэг надад өгж байгаа юм шиг мэдрэмжийг бас төрүүлээд байгаа юм байна. Хин нэг надад өгөөд шүү дээ анхаарлыг тавиад шүү дээ. Тэгээ би нэг одоо юу гэдгийг зээл авж байгаа газартайгаа бас хамааралтай байгаад шүү дээ. Эргэж төлөлт хийдэг ч юм уу харилцаа үүсгдэг ч гэдэг юм уу тий. Тэгээд нэг юм сонирхолтой нэг юм фактууд донд бол жишээлбэл ганцаараа байдаг хүмүүс хөвчлэн зээл аваад тэгээд тэр нь бол юм гэхээр аль бизнес шаардлагатай биш ер нь аваад төлөлт хийгээд харилцаа үүсгэх нэг хамааралтай байх нэг юм нөхцөл байна гэсэн судалгааны дөнгө бас уншижсэн. Тэгээд гих мэтчлэнгээр бид нар яг уу гэхээр зээл аваад байгаа. Гэхдээ зээлээ эргэж төлөх асуудал нь их чухал байгаа тийм. Тэгээд тэрэн дээр хийсэн бас нэг сонирхолтой судалгааг уншсан чи байсан гэхээр ер нь хүмүүс зээлээ төлөхдөө бас өөр байдаг гин. За ямар хүмүүс илүү их зээлээ төлдөг гэсэн чинь амьдралын сэтгэл ханамж өндөр байгаа хүмүүс, аз жаргал сайн сайхан одоо мэдрэмж өндөртэй хүмүүс зээлээ маш хурдан төлдөг гин. За бусдад туслах чин сэтгэлтэй хүмүүс зээлээ маш хурдан төлдөг гин хариуцлагатай. За мэдээж хариуцлагатай зан үйл өөрийгөө хянах чадвартай тэр сэтгэл хөдлөл зан үйл те танимтгүй үлээ удирдан зохицуулах чадвартай хүмүүс зээлээ бас амжилттай төлдөг юм байна. Яг хамгийн их зээл тавигдаг нь ажиглаад байхад сүүлийн үеийн iPhone-ууд гэдэг шүү дээ. iPhone 16 гарлаа, 17 гарлаа гингүүд эхнэр нөхрүүд бибидээ бэлэглэх ч юм уу те. Эсвэл ингээ нөгөө нэг тренд болгох гэх мэтлэгээр тэнгүүд ингээ бусдаас хоцорж байгаа юм шиг мэдрэмж аваад тэгээд нөгөө банк бус санхүүгийн байгууллага шүү дээ утасны аппликейшн өндөр хүүтэй ингээ зээл авчдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдэд гар утас цүнх ажиглагддаг. Эрэгтэйчүүдэд машин ажиглагдаад байдаг. Тэгээ нэг жишээ сонсч ийсэн нөгөө нэг гээд цэргийн хүмүүс илүү их том машин авах хүсэлтэй байдаг. Одоо өөртөө юм хүч чадалтай тийм хүмүүс учраас илүү том жип авах ер нь хүсэлтэй байдаг. Гэтэл одоо өөрийнх нь пүрүүс ч юм уу хэрэгцээг нь хангадаг мөртлөө харагдах байдлаасаа ланд руу тэмүүлдэг ч юм уу. Ер нь бол хүний ингээд аз жаргалтай байдал, сайн сайхан байдлын хэмжүүр амьдралын утга учраа ингээд таних тэр дүрийн гол сурал өөр юм бэ гэхээр одоодоо байгаадаа төвлөр гэж. Одоодоо байгаадаа төвлөр. Өөрөөр хэлбэл бид нар одоо юу гэдгийг би яг ямар байгаа вэ гэдэг маань одоо маш их чухал шүү дээ тий. Яг одоо ямар байна вэ? Түүнээс ш өнгөрсөнд би тийм байсан ч гэдэг юм уу? Өнгөрсөнд тэгж чадаагүй учраас одоо тэгмээр байна гэдэг ч юм уу тий. Эсвэл ирээдүйд одоо би тэгэх хэвээр тийм болох хэвээр тхийн тулд гэдэг ингээ ямар нэгэн шийдвэр гаргаад байгаа нь энэ өөрөө юу юм бэ гэхээр тэр нэг сайн сайхан байдал, аз жаргалтай байдлын хэмжүүр одоо доогуур байгааг илэрхийл. Тэгэхээр бид нар сэтгэл зүйн хувьд ер нь бол ингээд аз жаргал сайн сайхан байдлаа нэмэгдүүлээд ирэх юм бол өөртөө сэтгэл хангалуун болж эхэлнэ. Амьдралдаа сэтгэл хангалуун болж эхэлнэ. Байгаль зүйлдээ сэтгэл хангалуун болж эхэлнэ. Энэ нь өөрөө эргээд яг уу гэхээр шаардлагагүй зүйлд магадгүй зээл авах тий шаардлагагүй зүйл хүсэл тэр шунал гэдэг зүйлийг харьцангуй ингээд нөгөө хязгаарлах юм боломж бүрдээд ирч. Тэгэхээр нөгөө хүний суурь хэрэгцээ чинь маш их чухал шүү хэрэгцээ хангагдах. Тэгэхээр нөгөө бид нар одоо юу гэдэг нөгөө хэрэгцээний онлын талаар ярих юм бол зөндөл юм ярих тий нөгөө хүмүүнлэгийн онл Маслоугийн пирамидын талаар ч гэдэг юм уу. Эсвэл одоо өөр бусад одоо хэрэгцээний онлуудыг аваад үзэх юм. Тэгээ ер нь яг хөө зүгээр хүний ингээд нөгөө суурь хэрэгцээ хангагдаад ирсэн тохиолдолд хүн бол дараагийн хэрэгцээ нь бол өөрийгөө хөгжүүлэх тухайч гэдэг юм уу тий өөрийгөө одоо нэгт
За өөрийнхөө тэр сайн сайхан байдлыг дэмжих, харилцаагаа илэрхийлэх, бусдтай эрэг зөв харилцах, нийгмийн харилцаанд орох энэ дөрүүд. Тэгээд түүний дараа бид нар чинь бусдад яаж туслах уу, бусдад яаж сурсан мэдсэн зүйлээ түгээн дэлгэрүүлэх үү гэдэг зүйл рүү орж ирж байгаа. Тэгэхээр ер нь бол нөгөө суурь хэрэгцээ маань хангагдчих чинь үгүй юу гэдэг чинь бас их чухал. Жишээлбэл түрүү нөгөө ганцаар талаас үүдэлтэй хүмүүс хичээл аваад байна гэдэг нэг юм судалгааны дүн гэдэг чинь тэнд юу юм бэ гэхээр ганцаар талч өөрөө хайрын хэрэгцээ, харилцааны хэрэгцээ нь хангагдаагүй байж болоод байгаа байхгүй. Тэгэхээр суурь хэрэгцээ хангагдсан хүн бол тэр бүр одоо юу гэдэг нөгөө илүү зүйлийг өсгөө магадгүй болж эхэлнэ. За дээрэс нь тэр сайн сайхны хэмжүүр буюу тааламжтай амьдрал, сайн сайхан амьдрал, утга учиртай амьдрал гэдэг нөгөө Мартин Селигманы одоо 3 хэмжүүр байгаа тийм. Энэ хэмжүүрээр ингээд аваад үзэх юм бол бид нар тэр тааламжтай амьдралыг бий болгоцсон бол бас одоо заавал өөр зүйл рүү тэмүүлэх нь харцангуй баг. Сайн сайхан амьдралыг тэр утга учиртай амьдралын хэмжүүр маань ингээд хангалттай дүүрэн сайн байх юм бол бид нар заавал бусад зүйлийг ингээд харьцуулаад тэр тийм байхад би юм байла тий. За эсвэл одоо юу гэдгийг миний энэ болохгүй байна. Би дахиж шинэ утастай болно ч гэдэг юм уу. Энэ байдал руу орж ирэхээр багасгаж эхэлнэ. Тэгэхээр нөгөө хүн ер нь л явж аз жаргалтай сайн сайхан сэтгэл амар тайван байх нь чухал болж ирж байгаа. Тэгэхээр чи энд юу нөлөөлж байна гэхээр нэгдүгээр хувь хүний өөрийнх нь өөрийгөө хянж удирдах, өөрөө одоо юу гэдэг юмд хандах хандлага гэдэг юм уу тий сэтгэл зүйн байдал маш их чухал. Тэгэхээр бид нар энэ дээр бас анхаарлаа хандуулах. За түүний дараа юм бэ гэхээр нийгэм орчны нөлөөлөл чинь бидний сайн сайхан амьдралд нөлөөлөд байна шүү дээ тий. Тэгэхээр нийгэм орчны нөлөөллөөс хэцүү зүйлийг мэдрэл байвал тэр хэмжээгээр бид нар чинь бас бухимдаад стресстэй тэгэл нөгөө амьдралдаа сэтгэл ханамжгүй болоод бусад хүмүүстэй өөрийгөө харьцуулаад ч гэдэг юм уу ийм зүйл рүү орчих гээд байна. Тэгэхээр хүн ер нь бол ингээд өөрөө өөрийнхөө аз жаргал сайн сайхан байдлыг л дэмжээч гэдэг зүйл. Тэгээ энэ дээр бас яг сая ярьжсэн чинь нэг юм судалгаанууд байсан. Тэгээ тэрнээр сайн сайхан байдлын хэмжүүр өндөр байгаа хүмүүс ямар нэгэн юм нөгөө одоо амьдралын байгаа зүйлээсээ өөр зүйлийг хүсэх нь багасдаг тий. Тэгээд дээрэс нь яг уу гэхээр яг энийг нөгөө санхүүгийн боломжит нөөцтэй бас авч аргал зүйцсэн байсан. Өөрийнхөө орлогот өөрөөр хэлбэл юм сэтгэл хангалуун байна. Нэмэлт ингээ орлого оллоо гэж бодоход түүнийгээ хоримтлал болгох магадлал өндөртэй байна гэж үзсэн байсан. Тэгтэл бид нар чинь нөгөө хоримтлал үүсгэхээс илүү зээлэл авч байвал бараг зээл маань миний хоримтлал болоод байна шүү дээ. Зээлээр авсан юм маань ингээд одоо миний хоримтлал гэдэг нэг юм байр суурь болоо орж ирээд. Тэгэхээр магадгүй одоо жишээлбэл манай энэ зээлийн одоо авж байгаа хүмүүсийн тий эрэлт их байна гэдэг чинь эсэргээрээ тэр сэтгэл зүйн сайн сайхан байдал нь доогуур байж болох юм тий. Нийгмийн эдийн засгийн үзүүлэлтээс хамаарат, нийгмийн сэтгэл зүйн дүрээс хамаарат хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун бус, аз жаргалтай тайван бус, өөртөө сэтгэл хангалуун бус байгаагийн илэрхийлэл бас байж болох гэж бодож тий. Нөгөө зээлээ төлж чадахгүйгээс үүдээд нөгөө сэтгэл санаанд нөлөөлж эхэлнэ гэсэн чинь амьдралын юм аягт нь нойргуудалд орно, түгшин, айд, сандарна, мессеж ирэх болгонд нь жишээ нь сандарна. Ер нь хор хөнөөлн тийм ээ сөрөг тал нь юу гэж харж байна. Хэрвээ та анх зээл авахдаа бодоод нэгдүгээрт бод гэж байна. Шууд битгий шийдвэр гарга. Энэ одоо чухал уу, шаардлагатай юу тий. За би энэ хэмжээний зээлийг аваад эргээд төлөхөд надад хэцүү биш байх уу? Тий боломж байгаа юу? Магадгүй би одоо юу гэдгийг юуг төлөвлөж байгаа бэлээ эх сард одоо өөр бусад зардлууд гарах л үү энэ одоо жил би надад өөр зардлууд гарах уу магадгүй би зуныхаа амралтыг өөр зүйлээ одоо зориулна гэж төлөвлөсөн бол нөгөө өнөөдөр зээл авах тэр дүрээ одоо анхаарад нөгөө зуны амралтаа мартцсан байж болно ш. Тэгтэл эргээд нөгөө зээлээ төлөө явжсан чинь нэг өдөр 100 боллоо. Найзуудтайгаа аялна гэж бодсон байдаг. Нөгөө зээл маань байдаг гэд яах гэж би энэ зээлийг авбаа гэж бодох үеч гарч ирэхийг хүсэхгүй. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр зээл авахын өмнө маш их тооцооллыг хийгээд бодоод энэ үнэхээр шаардлагатай. Шаардлагатай бол би энийг төлөх үү. За энэ 3 сардаа бол надад асуудалгүй юм байна. За эсвэл 6 сардаа жилдээ гэдэг ингээд хугацааныхаа хувьд ч гэсэн маш сайн ингээд нөгөө бодох юм байна. Хянаад бодох юм байна. Тэгээд тэрнийхээ дараа яах вэ гэхээр одоо энэ зээлийг би одоо төлөхөд би болон бас миний эргэн тойрны хүмүүст чинь бас хамааралтай болж байгаа шүү дээ. Жишээлбэл би гар утас авсан байдаг. Гэтэл одоо
түүнийгээ түлхэхийн тулд би цалингаа бүгдийг өгдөг ч юм уу илүү гаргадаггүй. Гэтэл миний хамт байдаг одоо гэр бүлийн маань хүн нөгөө надаас одоо мөнгө авахгүйгээр амьдралаа болгох боломж байгаа билүү? Дахиад нэмэлт ийм зардлууд гарч ирвэл яах вүлээ гэд олон талаас нь хэрэгцүүлэл тэр тооцооллуудыг хийж иж ингээд зээлээ авах. Тэр бол ингээ оновчтой байна. Тэрийг бол бид нар бол одоо үгүй авч болно гэдэг байна шүү дээ. А нөгөө талд юу юм гэхээр тацалгүйгээр жишээлбэл зээл авсан байлаа гэж бодоход энэ нь өөрөө юм бэ гэхээр мэдээч бид нар өрөөний дарамтанд орж эхэлнэ. Тэгээ одоо амьдралын сайн сайхан сэтгэл ханамжтай өөр моментууд дөрүүд гарч ирэхэд надад мөнгө байхгүй зээлдээ бүх мөнгөө өгсөн. Энэ байдлаас үүдээд би одоо басал аз жаргалгүй мэдрэмж төрж эхэлнэ тий. За тэгээ байж тал миний эргэн тойронд хамт байгаа хүмүүстэй би бас нөлөөлж эхэлнэ. Одоо сэтгэлээр унахаараа, бухимдахаараа, бачимдахаараа тий. Тэгэхээр энэ бүхэн чинь өөрөө мэдээж нөгөө өдөөгч нь сөрөг байгаа учраас сэтгэлзээ хувьд надаас сөрөг одоо сэтгэл хөдлөлүүд илэрнэ, ууралж бухимдах, бачимдах гэдэл сэтгэлээр унах, готрох тий. Ингээд энэ одоо бидний сэтгэл зүйн хувьд яг уу гэхээр стресс төлөх одоо сэтгэл готролд хүртэл оруулах тэр битгий хэл одоо нөгөө зээлээ өрнөөсөө хамаарад амиа орлож байгаа кейсүүд хүртэл маш их байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн байна гэдгийг бид нар бас олж харах хэрэгтэй. Тэгэхээр энэ нь бол зөвхөн надад үүсэж байдаг сэтгэлжийн одоо асуудал, сөрөг асуудал гэхээс илүү миний гэр бүл эргэн тойрондоос үүсдэг шүү гэдгийг урьдчилан бодох нь бас чухал байна. Тийм байна. Тэгэхээр зээл одоо нөгөө тооцоололгүйгээр авснаас үүдээд үүсэх орон шиг ойлоо ярьлаа. Сүүлийн үед бас геополитикийн нөхцөл байдлаас үүдээд бензин шатхууны тасалдал хомсдлоос үүдээд эдийн засагт бол нөлөөлж эхэллээ. Тэр иргэдийн амьдралд бас нөлөөлж эхэллээ. Тэгэхээр ер нь үнийн өсөлт бас хүний сэтгэл зүйд тэр нөлөөлдөг вэ? Юу гэж харж байна та? Яг өнөөдрийн нийгмийн уур амьсгалыг юу гэж харж байна? Маш их нөлөөтэй. Бид нар чинь харилцан хамаарал донд оршдог шүү дээ, амьдардаг тий. Өөрөөр хэлбэл одоо юу гэдгийг миний одоо бодолтой авч байгаа бүх зүйл юу юм бэ гэхээр миний хизэнээс эхлээд энэ хүртлээр явсаар байгаа хөдөлмөрлөж олсон одоо мөнгө төгрөг билээ тий. Үүнийгээ би ингээд зарцуулаад нөгөө байнгын одоо юу гэдэг нөгөө зардлууд байгаа шүү. Тэгээ тэрэн дээр нэмээд бүх юм тооцоололтой эсвэл арай гэж нэг юм хүрэгдэг байтал юмны үн өсчихөр чинь хүрэхгүй тий. Магадгүй би жишээлбэл одоо юу гэдгийг цалингаа буухаар хаяатаа нэг амттай авч иддэг байсан бай гэж бодъё. Тэ цалингаа буухаар л. За тэгтэл энэ амттай авж байгаа байдал чинь гэхээр намайг илүү хаз жаргалтай болгох гэдэг шүү. Нэг тийм гоё тайван мэдрэмж эсвэл хүүхэд насны үеийн тэр нэг юм амтаар дамжиж дурсамж бодогдох ч гэдэг юм тий. А гэтэл юмны үн өссөнтэй холбоотойгоор би илүү зардал гаргаж чадхаа болцсон. Нөгөө амттай авч өөрийгөө тайвшруулахч боломжгүй болцсон тий. Гэх мэтчлэнгээр ер нь бол нөгөө үнийн өсөлт чинь бидний нөгөө үнийн өсөлтийг дагаад цалин өсөхгүй. Тэгэхээр чин хүрэлцээ одоо хязгаарлагдмал болж ирж байна. Тэгэхээр би өөрөө ингээд сайн сайхан аз жаргал таатай мэдрэмжийг мэдэрдэг зүйлдээ хүртэл хөрөнгө оруулалт хийх эсвэл одоо зарцуулалт хийх боломжгүй байна гэдэг чинь эргээд сэтгэл зүйн надад асуудал болж эхэлнэ тий. За дээрэс нь мэдээж одоо энэ үнийн өсөлттэй хамааралтай эргэн тойрны гэр бүлийн хүрээнд харилцаанд хүртэл бас нөлөөлнө. Ялцчихгүй энэ эдийн засгийн үзүүлэлт одоо бидний харилцаанд бас чухал ядчил гэр бүлээрээ хаяада агаарсланд гарахад тодорхой хэмжээний мөнгө санхүү хэрэгтэй олдогч гэдэг юм уу. Эсвэл хаяада гэр бүлээрээ гадуур хоол идэхэд хүртэл гэр бүлийн аз жаргалтай байдал нэмэгддэг тий. Тэгээ бид нар одоо жишээлбэл зөвлөгөөнөөр л энийг ашиглаад идэх хэрнээ нөгөө хүмүүс ч үнийн өсөлтөөс хамаарат орлого зарлагын одоо баланс алдагдаад ирэхэр чинь тэр аз жаргалтай мэдрэмжээ мэдэрч чадахгүй болж эхэлнэ. Юм худалдаж авмаар байдаг, үнэтэй байгаад байдаг, орлого маань хүрхгүй байгаад байдаг. Өмсөж байгаа хувцсандаа хүртэлтэй ингээд нэг юм сэтгэл ханамжгүй за нэг гайг баятайхан шиг нэг бултаа аваад өмсчээ жишээлбэл. Гэтэл мөнгө маань хүрхгүй байгаад байдаг. Тэгээд энэ бултаанаа би магадгүй 10 жил өмссөн. Хинхэн л бид нар тэгдэг шүү дээ. Тэгэл яана хуучин нэг танилтайгаа таарахад би дандаа л энэ бултаатайгаа таарах юмаа гэж бодхоос эхлээл бид нарт яг уу гэхээр юм сэтгэл зүйн асуудлууд бол үүсч эхэлж байгаа. Тэгэхээр ялцчгүй нийгмийн эдийн засгийн байдал улс орны тий одоо өргөн хүрээний макро түвшний асуудал бол хувь хүний сэтгэл зүйд нөлөөлдөг учраас бид нар өсөлт сайн байгаад эерэг байвал аз жаргалтай болоод байна. За бүр одоо юу гэдгийг сөрөг болоод ирэх юм бол хувь хүн гэр бүл бүгдээрээ л яг гэхээр асуудалтай л болж эхэлнэ.
эдийн засгч бол ингэж зөвлөж ирсэн л та. Одоо ер нь ингээд эдийн засгийн нөхцөл байдал хүндэр нэ. Тийм учраас зээл битгий аваарай гэж зөвлөж ирсэн. Та сэтгэл зүйчийн хувьд тийм ээ одоо ингээд зээл авж байгаа талаар бол ярьлаа. Тэгээ дээрэс нь одоо ингээд үнийн өсөлт биднээс үл хамааран тэгээ цалин өсөхгүй мөртлөө өмнөний үн өсөд байгаа дээр бид сэтгэл санаагаа яаж доктортой байлгахгүй бас яаж зээл авахгүй байх дээр та зөвлөгөө өгнө. Тэгэхээр маш энгийн зүгээр зүйлийг хэлье. Ердөөсөө л өдөр тутмын амьдралдаа бид нар сэтгэл ханамжтай л байх хэрэгтэй. Аз жаргалтай, эерэг сэтгэл хөдлөлийг л өөрөөсөө бий болгох. Эерэг сэтгэл хөдлөл бол өөрөө юу үсгдэг вэ гэхээр оновчтой шийдвэр гаргахад нөлөөлж эхэлдэг. Бүтээлч байдалд нөлөөлж эхэлдэг. Бусдад туслах гэсэн төрчин сэтгэлүүдэд яг уу гэхээр нөлөөлж эхэлдэг. Өөрийнхөө байгаа одоо амьдралын энэ дүр зурагт яг уу сэтгэл ханамжтай болж эхэлнэ. Хажууд байгаа хүнээ хүртэл сайхнаар харж эхэлнэ. Жишээлбэл харилцаа эерэг болж эхэлнэ. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд бид нар ийм аз жаргалтай, сайн сайхан байдлын мэдрэмж өндөртэй болоод ирэхээрээ магадгүй тэр зээл авахтаа хүртэл бодож эхэлнэ. Оновчтой шийдлүүдийг гаргаж эхэлнэ. Шаардлагагүй зүйл дээр, бусдыг даган дуурайх зүйл дээр ч гэдэг юм уу те. Зөвхөн хүсэл хэрэгцээнд дээр тулгуурлаж магадгүй зээл авахгүй. Нийгмийн нөлөөлөлд автаж жишээлбэл зээл авахгүй шийдвэр гаргалтад нөлөөлөд эхэлчихэж байна. Тэгээд эн чинь өөрөө эргээд яах юм гэхээр таны стресстэй бухимдалтай гэдэг асуудалтай болоход нөлөөлөхгүй тий. Тэгэхээр маш энгийн зүйлээр л өөрөө өөртөө тэр эерэг сэтгэл хөдлөлийг л бий болгох. Ядчил өглөө босоод одоо гоё аялалгаа сонсчдаг ч гэдэг юм уу тий. За эсвэл одоо юу гэдэг нөгөө хэрэг мэдрэмж өгөх тэр нөхцөл орчныг өөртөө бий болгодог ч гэдэг юм уу. Гэх мэтчлэнгээр бид нар яах вэ гэхээр одоо өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэнд дээр л анхаар. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг бол их чухал болж ирж байгаа. Сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд одоо юу гэдэг ямар нэг асуудалгүй хүмүүс бол эрсдэлт заавалыг бол хийхгүй тий. Бодиттой оновчтой зөв шийдлийг л гаргаж ирнэ. За түрүүн хэлсэн нөгөө эдийн засагчид ингээд нөгөө ортчлан бид нарт бас сануулад байна. Тэгвэл бид ч гэсэн яах вэ гэхээр өөрөө өөр дээрээ бас анхаарлаа хандуулъя тий. Тэхийн тулд сэтгэл зүйн хувьд би яаж эерэг байх уу гэдэг дээрээ илүү их анхаараач ийл гэдгийг хэлмээр байна. Өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байх одоо цагта төвлөрхийн чухлыг баярхуу багш бидэнд зөвлөлөө. Тэр энэ удаагийн дугаар маань энд хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр маш олон зүйлийг мэдсэн баха. Энгийн мөртлөө бидний амьдралын чанарт нөлөөлдөг энэ зээл гэдэг зүйлийн уг чанар юу юм бэ гэдгийг тайлбарласан танд маш их баярлалаа. За баярлалаа. Ажилтнаас амжилт хүсье. За маш баярлалаа. Тэгэхээр зээл бол ерөөсөө буруу зүйл биш. Гэхдээ өр орлогын харьцаагаа харьцуулж хараад бодитоор одоо шийдвэр гаргаж зээлд хандаасаа гэдэг үүднээс ийм дугаараа бэлтгэлээ. Дараагийн дугаараараа иргэн уулзъя.